Хойд нас. Та хойд нас би гэдэгт итгэдэг хүн. Энэхүү зохиолын бүтэн хувилбар Mbook аппликейшнд орлоо. 8 дугаар хэсэг. Араас нь хамгаалж аливаагаас халахалж өршөөж уучлах хөнгөө үлдсэн Баатар архинд улам шунан дурлах болжээ. Ихийг нь хөдөөлүүлж ирээдэл хар ус гударч суусан Баатар хэд хоног дарааллаж сарвал ухаантайхан золгосонгүй. Үнийг сэрхэд гэр орон нь ундуу сундуй сэрүү татаж харанхуу өргөсөн хөнгөө гэрт ганцаар сэрлээ. Охин нь гашаалах болсныг бүү мэд. Ямар тач хүний гар хүрсэн шинжгүй хүйтэн гэрт хамаг юм тоосон дарагдсан байснаас тасралтгүй ханаач найтасаар арай гэж гэрээсэн гарав. Эргэн тойрноо харлаа. Малх уйн чалга. Уян дээр нь ганц муу морин хадаж харангадахын даваан дээр байдгаар нурмайжгсан толгойн сэжлэгэнч тэнхэлгүй болчихсон байх нь тэр. Энэ мо тэнмэл хаагур алга болчихов гэж амантан үгэлсээр газар дэлхийг арай чам онож гიშгсээр уян дээрэн очлоо. Эмигийнхэн эд юмсыг эмхэлж цэгцэлж дуусаад хоосон байшингийн дөрвөн булан руу ширтэж зогссон охины ард хэн нэгэн хүний дугаарлаа. Охин зочин эргэж харахад үе тэнгийн болов гэмээр залуу ир хамгийн сүүлийн хайрцагтай эд юмсыг твэрсээр орж ирээд шалан дээр тавьсан байлаа. Энийг хайжуулах уу гэж асуухад охин шатана гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Хоёул мордож хүний хөлөөс зайдуу газар очмогдсон хайрцагтай юмс дээр урдчилж бэлдсэн түлшин тостой холж асгаж аваад шүдэн зураад шидчихлээ. Охин дээр бадарч ассан галыг харан зогсож байтал залуу түүнтэй яриа өдөж эхлэв. Тэд холын хамаатнууд бөгөөд залуу ир хотоос энд томилогдож ирсэн төлөөлөгч болохыг ч олж мэджээ. Нэрөөсөн мэдлэлсэн монгол хүмүүс хонь гар барин мэдчихлээ. Гэтэл тэд хэн хэнийхэн гарт хүрэх тэр мөчөд тогцох шиг эсвэл соронцлууга адил нэгэндээ татагдж байх шиг салах ёсгүй юм шиг хачин мэдрэмжинд хүлэгдэж хэн хэн нь хідэн хором яг тэндэн гацлаа. Урд нь таниж мэддэг байсан юм шиг. Яг л энэ мөчөд урд нь давтагдж байсан аятай хачин сонирн байгааг хэн хэн нь гайхахын ихэр гайхсан ч түүнийг хэлж ярьсангүй. Дөрөв харшуулан алхуулж явхад энэ мөч урд нь мөн л тохиож байсан юм шиг санагдахад залуу гинт арн руугаан тэмтэжлээ. Охин зогсож хэрэгснийг асуухад залуу арн нуруунд нэгэн байх ёстой юм шиг санагдаад би хоосон ирлээ гэхэд охин инээмсэглэж хоосон ирсэн гэж хариуллаа. Залуу толгойг нь сэжилж хачин юм да хэмээн амандан үгэлсээр алсын замд гарав. Баатар сумын төвөр охиноо хайн холихон тэнэж явтал урдны танил өвгөнтөө эгц таарчгаж гинэ. Хараагүй юм шиг зүрх харахгүй хаашаачгүй болсон залуу өвгөнтөө мэд мэдэв. Хинхэн нь морноосоо бун тамхилж авах үед өвгөн тэртээ алсын бараг сүүмийн харж суухтан чээжгүй юм хаширдгүй хүнэ. Хүн чинь алдаж эндсэн бол түүнээсээ үлгэр аваад дээрдүүлгсэн гэж боддог байтал. Чамд тийм юм огтоос алга. Өнөө патраад байсан их ууртай харц чин дараггүй хөжхүүдэж суларснаас зөөлрсөн юм алга. Гэж илтэд доромжлох өнгөтэй хэлэхэд Баатар додрон баахан уурлавч олон хоног хүрдсэн арх нь тархийг нь бацлаад чанга дуугарч чадсангүй. Да тэгээд юу гэх гээд байгаа юм гэж дургуйлгсан янзтай хэлв. Юу гэх гээд байгааг чи хамгийн сайн мэдэж баймарсан. Төрсөн үрэн ядчихсан хүнтэй би ч юугаа ярих вдэ гэд босоход Баатрын дотор их уур дүрлзэж
Угсгийн босоод өвгнийг заамдаа давхан тэр. Өвгөн харин түүнийг огтоос тоосон шинжгүй. Хуурын тууга над шиг л хүнд гарах гэж байна уу? Чи юм хөгшин төгцөг юу мэддэг юм? Юу мэддэг гэж ингэж хэлж байгаа юм. Амныхаа зоргоор борж үйдэг чамайг нэг сайн болгож тавья гэж хөмхийгөө зун заамдсан чигтэн өргөх гэтэл өвгөн эрхий хурууныхаа өндгийг хадаж үрчээсэн хэлэн дээр нэг долоомор аятаад Баатрын духанд хүрчихв. Баатар яг л цагилгаан цагуулсан аятаа арг эдэргээ савн ойчив. Архины хань болсон хэдэн найзуудтайгаа нэг тийш яаран давхиж байх юм гинэ. Ирчүүд цөм нэлен халамцуу байхаагаад морин дээр нь догтож ядан зүтгүүлнэ. Баатар урдах заман арамгцсан мориныхон амийг татав. Мөрөн бүрүүлж буцаад давхимаар санагдана. Өдөр хаан ирснийн сайн мэдэж байлаа. Гэтэл мориныхон амийг яаж татаа зогсох бай тухайн хурдан ч саарсангүй. Тэр доор хөтөлд зэрэгцэж суугаа хоёр хүний нэгийг хандаа гэж таньсан Баатрын зүрх амааран гарчих шахна. Зэрэгцэн давгсан хэдийг нэрээр нь дуудаж байдгаар нь хашгир авч хинэнч сонссонгүй. Эсрэгээрээ тэдний нэг нь хүний авга эргүүлдэг яасан овоо баас вэ? Ястаа мөчмөчүүр нь ширгүүлээд өгье л дөө гэж амнаас нь цагаан хөөс загруулан хэлэхэд нөгөө нэг нь үгийг нь шүүрэн авч дээр өргөн дэмжээд манай балжимаа ингэсэн бол би бүгдийг нь хамт хүүс тэмтэрчгээд алдагуулж өгөх байсан юм гэж дэмнэв. Энэ бүхний эцэст юу болохыг Баатар хамгийн сайн мэдэж байлаа. Энд болсон үйл явдлаас болж бүх насаараа шаналн даржилж байгаа эрийн нулимс ирэхгүй садран асгарав. Өөрийнх нь би яг л хин нэгнэр өдөрдөн залуулаад байх шиг хөдөлж болсонгүй. Яг л түүний цээжин дотор байгаа мэдрэмжил шаналн дарчилж байж суухан олж ядаж байх шиг. Бие нь хүнийг болчхоод мориноос нь татуулан газар унсан цагаас нь тэр уйлж гарав. Тэр өргөсөн дашуур нь ялах хүүгийнх нь толгой дээр буухыг ч тэр энэ удаад тогтож харж чадлаа. Алгын чинийхэн үрийнх нь хамраас урссан хүрэн цус түүнийг дотроос нь зулгааж байв. Хандаа хүүгэн ингэртэ тэрсэн чихтэн нэрээр нь дуудаж байхыг харсан Баатар өгчихмэр санагдана. Тэр тэнхээ мэдэн хашгирлаа. Сэрээд нүдэ нэгэхэд хамгийн түрүүнд орой дээр нь бараан үйл багшралдан харан хулж байх нь тэр. Ямар ч тач хүний хөлөөс зайдуу газар ирчихсэн байх бөгөөд өөрийгөө хичнээн удаан хээр хэвцнээ мэдэх юм алга. Төвний дэргэд өвгөн гаансаа сорон сууж байв. Тэрч тамхиан татаж дуусж байгаа болтой. Гаансан гутлантан цохиж цэвэрлэх зууран Баатрын сэрснийг мэдлээ. Залуугийн хажуу бөрлөн гутлынхан ээдгэр хоншороор хэдэнтэн хатгаад Үндэ ч гэж ямар нүрээрээ үндэ хүлээдэ. Чиний оронд байсан бол би тэр чигтэн үхээд хизээж эргэж босохгүй байсан юм. Үйлийн үрээ гэж хэмээн амантан бовднаад морилуухан алхав. Баатар өндих гээд өндиж чадсангүй. Элэг нэмтэрч өөрийн хийсэн ухаангүй тэнэг үйлдэлтийн харамсахын ихэр харамсавч бүх зүйл нэгэнт өнгөрсөн байжээ. Хүчтэй Аадар бороо ганцхан түүний дээрээс хамаг хүчээр нь асгаж байх шиг. Зөвхөн түүний нүглийг угаах гэсэнтэн шаа гэж байх шиг санагдавч Баатар босхийг хүссэнгүй. Ингээд ч болов багч дуган тайвширхыг хүснэ. Гэхдээ Аадар хичнээн шаагаад ч хүний үйлдсэн гэм нүглийг хэрхэн яаж цагаатгах вүлээ? Залуу хүү охинтой ойр зургийн юм ярилцах зууран гэрт нь хүргэж өглөө. Охин гэрийнхэн бараг үзэгдэж эхлэхэд ундуу сундуу гэр орноос ичигтэн залууг "Ингээд явдаа. Ойрхон ирчихсэн болохоор би ингээд л орчихно" гэж гинэ.
Залуу зөрүүдэлж заавал уяан дээр нь очино гэж. Охин ч удаан дэсч чадалгүй түүнийг дагуулсаар уяан дээрэн ирэв. Умгар гэрээсэн согтуу аав нь цээжэн дэлдсэр муухай хашгираад гараад ирэхгүй гэхээс охины дотор харанхуйлна. Азар тийм явдал болоогүй ч охин залууг явуулахын төс болон яруулна. Харин залуу эсэргээрийн тэндээс огт явах хүсэлгүй байгаагаад энд л охины байгаа газарт охинд ирэхгүй хоргодоод болж өгсөнгүй гинэ. Охиныг өргөмөл гэж мдээгүй залуу хүү буцах замдаа өөрийг нь цэмэлсээр явлаа. Гэсэн ч урд насны нарийн учиг жандсан байж мэдэх тухай гадарлаачгүй түүний ч буруу биш. Хойд нас. Та хойд нас бий гэдэгт итгэдэг хүн. Энэхүү зохиолын бүтэн хувилбар M-Book аппликейшнд орлоо.